Гран-при тулааныг олон улсын жишгт нийцүүлэн зохион байгуулна хэмээн тус холбооныхон үзэж байна. Тулаанд мэргэжлийн кикбоксing зөвхөн шилдэгүүд тулдах бөгөөд тамирчдын нэрсийг эмчийн үйлчлэгийн дараагаар аль биесээр зарлах юм байна. Гол арга хэмжээнд Гран-при тулааны өмнө өсвөр залуучуудын чансаа ахиулах тулаанууд болно. Энэ залуу тамирчдын ур чадварыг ахиулсан, туршлага суулгасан сонирхолтой тулаанууд болох юм а. Үзэгчдийн хүсэн хүлээж байгаа тулаан насан туршидын 63.5 кг болно. Энэ жинд 8 шилдэг тамирчин өрсөлдөх бөгөөд кикбоксing дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Мишель Төвийн тамирчин их баяр, Монгол газар клубын тамирчин Буянбат, Хөх сахиус клубын Болд сайхан, харуул хамгаалалтын албаны тамирчин Төвшин гээд шилдэг тамирчид рингенд тулаа хийх юм байна. За манай компани бол кикбокс тулааны спортын холбоотой одоо 2 дахь удаа хамтарч ажиллаж байна. Тэгээ эхнийх нь болохоор нөгөө Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр бид нэр хамтарч ивент тэтгэгчээр оролцсон. Тэгээд бид нэр энэ удаагийнх дээр бас дахин оролцож байгаа нь ямар учиртай гэхээр кикбокс тулааны спортын алба болохоор ер нь аливаа тэмцээн хурлаа нэг олон улсын түвшинд өндөр түвшинд одоо зохион байгуулж чадж байгаа. Тийм ч учраас бид нэр одоо үзэгчд болон манай хэрэглэгч нарт ер нь залуучдын маш их сонирхож байгаа энэ спортод төлхөө анхаарал тавьж бас эднэрийнхээ ажлыг дэмжих зорилгоор бизнесийн байгууллага учраас бид нэр хамтарч оролцож байгаа. Дэлхийд нэр хүндтэй болж байгаа энэ кикбоксing тэмцээнийг бид одоо яагаад дэмжиж болдгүй? Бид яагаад эднийг хаяг реклам цацаж болдгүй? Одоо бид одоо энэ тал дээр тусалцаа үзүүлэе гэж шийдсэн. Монголчууд нэг нэгийгээ сайхан дэмжихийн тулд бид яагаад ив нэгдэлтэй нэг нэгийгээ дэмжиж болдгүй? Тэр утгаар нь бид одоо энэ тэмцээнд хамтарч ажиллаж байгаамаа. Нэг жингийн тулаан нэг доор явагдаж аврагын төлөө тунж үлдэхэд доор хаяж 3-аас 4 тулааныг хийх тул тамирчнаас асар их төсвөр дэвчээр ухаалаг тактикийг шаардсан сонирхолтой олон тоглолтууд болох нэ. Түүнчлэн мэргэжлийн боксing цэвэн бүртгөөс мэргэжлийн боксing сонирхолтой тулааныг энэ үеэр зохион явуулах юм байна. Тэмцээний ерөнхий ивент тэтгэгчээр Мишель Төв, ивент тэтгэгчээр Берланд шөнийн клуб ажиллаж байна. Монголын хүүхд багч тодруулах M1 Гран-при тулаан 3 дугаар сарын 22-ны 18 цагт Мишель Экспорт кикбоксing шилдэг тулаан M1 Гран-при. Үзэгч та бүхэн манай спортын мэдээнд анхаарлаа хандуулна. Цогцоллоо. Энэхүү тулааныг олон улсын стандартын түвшинд аваачихыг зохион байгуулагч эхнээсээ зорио ажиллаа. За тулаанд мэргэжлийн кикбоксing зөвхөн шилдэгүүд тулдах бөгөөд тамирчдын нэрсийг эмчийн үйлчлэгийн дараа албан ёсоор зарлах юм байна. За гол арга хэмжээ Гран-при тулааны өмнө өсвөр үе залуучуудын чансаа ахиулах тулаанууд болно. За энэ залуу тамирчдын ур чадварыг ахиулсан, туршлага суулгасан ач холбогдол өгөх арга хэмжээ маа. За үзэгчдийн хүсэн хүлээж буй тулаан насан туршидын 63.5 кг хүч зорих 8 тамирчдын дунд болох бөгөөд энэхүү жинд кикбоксing дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Мишель Төвийн тамирчин их баяр, Монгол газар клубын тамирчин Буянбат, Хөх сахиус клубын тамирчин Болд сайхан, Тэдийн харуул хамгаалалтын албаны тамирчин Төвшин зэрэг тулааны спорт сонирхчдын хизээний танил болсон шилдэгт туршлагатай тамирчдын дунд болох гэж байна. За өнөөдөр тус тэмцээний зохион байгуулагчид болон ивент итгэгчид хэвлэн бохирол хийлгэж тэмцээн болох заал танхимаар танилцууллаа. 2 дахь удаа одоо тэмцээн зохион байгуулж байгаа. Хамтарч. Тэгээ манайх яагаад энд орох болсон бэ гэвэл 2 шалтгаан байгаа. Нэгдүгээрт бол кикбокс тулааны спортын холбоо бол эхнийхээ тэмцээнийг түрүү жил зохион байгуулсан тэмцээг одоо олон улсын стандартад нийцэхээр өндөр түвшинд зохион байгуулж чадсан. Тэгээд тийм учраас бид нэр 2 дахь удаагийнхаа энэ тэмцээнд Монголын шилдэгүүдийг тодорхойлсон нэрмэттэй том тэмцээнд бид нэр бас ингэж ач холбогдол өгж оролцож байгаа. M1 Гран-при болоодох тэмцээний гол онцлог нь нэг жингийн тулаан нэг доор явагдаж аврагын төлөө тунаж үлдэхэд дор хаяж 3-аас 4 тулаан хийх тул тамирчнаас асар их төвчээр ухаалаг тактик шаардсан сонирхолтой тулаанд болох гэж байна. За түүнчлэн мэргэжлийн боксing цэвэн бүрдгөөс мэргэжлийн боксing сонирхолтой тулааныг явуулах бөгөөд тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар тавилгын худалдааны Мишель Төв, ивент тэтгэгчээр Берланд шөнийн клуб, Юни дизайн реклам чиглэлийн газар, Бицомо Тэрэд мебель гэсэн газрууд оролцож байна. За Монголын шилдэг кикбоксыг тодруулах тэмцээнийг та хоолой захиалж шараа эргээ шимэж тусгай судаас 3,000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна. Энэ сарын 28-нд кунг фу тэгээ тулааны урлагийг төлөөлүүлж